Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлээр бид анхдагч өгүүлэг дүү болон мекийн хэрэглээг судалнаа. Энэхүү хичээлийг судалснаар анхдагч өгүүлэг дүү болон мекийн хэрэглээг зөв хэрэглэж сурна. Дүү нь англи хэлний анхдагч өгүүлбэрийн нэг бөгөөд үндсэн утга нь хийх юм. Яагаад энэ өгүүлбэг анхдагч өгүүлбэрийн тоонд багтдаг вэ? Яагаад гэвэл энэ үйл үг нь англи хэлний үйл үгийн жирийн бүлгийн цагийн туслах үйл үгийн үр гүйцэтгэдэг хэрнээ дангаараа болон өөр үгтэй хорсон утга илэрхийлдэг. Хийх гэдгийг дүү болон мек гэсэн хоёр үгээр илэрхийлдэг. Гэхдээ дүү нь ихэвчлэн хийсвэр утгаар хэрэглэдэг бол мек нь хийх, үйлдвэрлэх гэсэн бодит утгаар хэрэглэгддэг. Дүү юу, мек үү гэсэн олон эргэлзээ төрүүлсэн хэллэг байдаг. Үүнийг талаар та бүгдэд хэлж өгье. Дүүтэй хэллэгийг анхааралтай харна уу? Do your best. Байдгаараа хичээх, чармайх. If you want to win the competition, do your best. Хэрэв чи уралдаанд ялахыг хүсэж байгаа бол хамаг хүчээ шавхаарай. Do well амжилт үзүүлэх. If I do well in my exams, I'd like to be a teacher. Хэрвээ би шалгалтуудаа амжилттай өгчих юм бол багш болмоор байна гэсэн өгүүлбэр байна. Do badly бүтлгүүдэх, муу хийх. You did really badly in your English exam. Чи англи хэлний шалгалтаа тун муу өгсөн байна лээ гэсэн өгүүлбэр. Do rounds ийш тийш гүйж гар хөлийн үзүүрт зарагдах. When I fix my car, my son always does rounds. Намайг машинаа засахад миний хүү үргэлж ийш тийш гүйж инээ тэрэ юм авчирч өгдөг гэсэн өгүүлбэр байна. Do a favor тус үзүүлэх. Could you do a favor for me? I am looking for a post office. Та надад нэг тус болохгүй юу? Би шуудангийн салбар хааж байгаа юм аа гэсэн. Do the laundry угаалга хийх. Neither do the cooking nor do the laundry. Just do your homework. Чи хоолунд ч битгий ч юм хүмүүсаа зүгээр л гэрийн даалгавраа хий гэсэн өгүүлбэр байна. Do the flowers цэцэгнүүдээ усалж тордох. Can I help do your flowers? No, thank you. I have already done the flowers. Би танд цэцэгнүүдээ услахад чинь туслах уу? Хэрэггүй, баярлалаа. Би аль хэдийн цэцэгнүүдээ усалчихсан гэсэн өгүүлбэр байна. За, make-тэй хэллэгийг анхааралтай харна уу? Make a date болцох, болцоо тавих. How often do you make a date? Чи хэр ойрхон болцоонд явдаг вэ гэсэн өгүүлбэр байна. Make advances тэргүүлэх, гүнзгийрэх, ахиц гаргах. In order to make advances in your study, you should work hard. Сурлагтандаа гүнзгийрч тэргүүлэхийн тулд чи шаргуу ажиллах хэрэгтэй гэсэн үг. Make an arrangement зохицуулалт хийх. I would like to make an arrangement about our schedule. Хуваарийн талаар би зохицуулалт хиймээр байна гэсэн өгүүлбэр байна. Make an attempt хичээл зүтгэл гаргах. In order to succeed, make attempt. Амжилтанд хүрэхийн тулд хичээж чармай гэсэн үг. Make a bet мөрий тавих. We made a bet on racing horses. Би уралдааны морьдод бооцоо тавьсан гэсэн өгүүлбэр байна. Make book урдчлан захиалга өгөх. You had better make book on the hotel room.
or else the hotel will be full up. Чи зочид буудлын өрөөний урьдчилсан захиалга өгсөн дээрээ стигвээс зочид буудал сул өрөөгүй болчихноо гэсэн. Make a change өөрчлөлт хийх, өөрчлөлт оруулах. In my opinion, you should make a change in your decision. Миний бодлоор бол чи шийдвэртээ өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн өгүүлбэр байна. Make a claim зүтгэх. He made a claim that he had seen a Yeti. Тэр алмас харсан гэд зүтгээд байсан. A person without a goal is akin to a traveler without a map or a compass. Зорилгогүй хүн луужин газрын зураггүй аялагчтай ижил гэсэн зүрэг байгаамаа. Тиймээс та нар зорилготой байж зорилготой хүрэхийн тулд тууштай хичээгүй суралцаарай. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүгдэд амжилт хүсье.